Нар зөвийн их оронд минь шинэ өглөө эхэллээ. ертөнц дахны гариг ирэхс эргэж дөрвөн улирлын өнгө ээлжлэн солигдож айлчлах өдөр чин зоригт Монгол малчны хичээл зүтгэл хөдөлмөр бүтээл цагийн мөнхөд алдаршсаар байна юм. Энэ алдрын гол эзний нэг бол Зогтоо сумын найз багийн харьяат удам дамжсан авраг малчин Бямбагийн галхуу юм. Намрын тэргүүн бич сарын шинийн 3-ны балжинтай бэлэгт сайн өндөр галхуу аврагын цолны мэлалга наадам болж байна. 2019 онд Өмнөг аймгийн 5951 малчин өрхөөс 5 орх ажил хөдөлмөр, амжилт бүтээл, нийгэм олон нийтэд бүтээсэн сайн үйлс зэрэг олон шалгуур үзүүлэлтээр улсын сайн малчнаар цолгорон тодорсон билээ. Тэдний нэг бол өнөөдрийн нэвтрүүлгийн баатар галхуу авраг юм. Монголын их говь нутагт буян цэцвэргийн сүрж явхаа тогтон тодрох ийм их цагт ор малчин эзний багтал баясал хамгийн их төрдөг аж ахуй. Сурвалжлагын энэ дугаарт ээлжид нэгэн авраг малчны эрхэм хүндтэй шагнал гардуулах үйл явдлаас сурвалжлах хүргэхээр замдаан гарч байна. Ихээс 13 бол эндээс 5 малчин айл байд. Тэгээд манай ах, манай эгч, тэгээд манай 2 дүү ингээд бид надтай ингээд 5 малчин байна. Тэр бүгд түүний сайхан амьд сайхан яваа. Сайхан малч ухаантай малыг сайхан өсгөржүүлж сайхан яваа. Энэ бол айл болсноос хойш малалж байгаа нь бол одоо нэг 16-7 жил малалж байна даа би. Яг айл болсноос хойш малалж байгаа бол. Ер нь бол мал дээр жоохон бага насаа өнгөрөөсөн. Манай миний аав улсын авраг малчин байдаг. Удам дагсан малчин улсууд байгаа. Аав нь ардын их хурлын депутат үндсэн хуулийг тогтоолцож байсан ийм хүн байгаа. Тэгээд 1988 онд Монгол улсын бүгд найрамд Монгол улсын авраг малчин цолыг авч байсан. Тэрнээс хойш одоо 31 жилийн дараа хүүн Монгол улсын авраг малчин хэмээх энэ сайхан алдрыг хүртэж байна. Мал маллах арга ухаан гэдэг зөвхөн нэг айлын амжиргааны их үүсвэр төдий биш билээ. Харин улсын нүд баялгаан усан өржүүлж хязээч үл тасрах нүүдэлчин ард түмний мөнхийн амьдралын үргэлжил болсон мал аж ахуй, Эрдэнэт мал сургийн буян заяаг чухам хүү эдэн маань л түшиж явдаг билээ. Манай аав хоноор улсын авраг малчин авсан юм байна. Тэгээд би энэ жил 1100 гаруй хонд болсон. Тэгээд хоньыг л ирнэ өсөх талд нэр барьж ажилтдаг юм. Яагаад хонь бол ирнэ одоо айлын хүүхдийн үсэн дээр очиход хүн халзан цагаан амалдаг. Тэгээд ирнэ халуун шүттэй мал. Тэгээд ирнэ айлын өмнөө барих үүд хаалгыг улам авч авдаг, хиймэр нундаг авч авдаг, буян ишгэнээр нь авч авдаг мал. Залуу малчтыг малжуулсан. Тэр маш сайхан авч аваа тэр мал миний өгсөн малыг. Тэр ерөнхийдөө нэг 10-аад айлд мал өгч малжуулж байсан үлээ би. Говийн 3 аймгийнхаа нэлээд сум дараатар хийж өгүүлж байсан. Нийт одоо 20 гаруй жил амьдрах тал. Бараг амьдралынхаа 50%-ийг нотын нөхцөлд отор хийж өнгөрөөсөн дөө. За нэг хавар нэг төл мал авчаад шин нэг сайхан ногоотой газар буугаад одоо нөгөө гэрийнхаа хаяаг шуугаад өслөнгийнхаа төгдөн төрөл шуучаад мал нэг ногоон шин ногоонд ирсэн цаадцсан нэг 50 амгалан байх тал тэр үед л одоо хамгийн зэрэгтэй тэр үеийг хараад ер нь мал хаана зэрэгтэй байна тэндэл дагаж бид нар бас сэтгэл тайван тогтож зэрэгтэй байдаг. Хөөгтийн гингооны цээлхэндөө мөртөн ард түмэн наадамчдын сэтгэлд эгшигдэг газраас зорин нисэн аймаг сум
бүсийн олон наадамд дайрагдсан шигшмэл хурдан тууртнуудын уралдаанаар аврах цолны мэлалга наадам инхүү эхэллээ. Миний 3 мөр руу ороод ирлээ да. За эхний 4 мөр арайхад мөрс дахиад нэг жоохон саагаар мэдчих босаа. Саагаар л зайтай авч ихэд зүгээр. Тэгээ мөр шавтан болоод юм аа. Өнгөн дээр нэг мөрний зайтай. Арайхад нутгийн албар зүйлээ тэгээ өнгөн дээр ам үзэн дээр баяа басмын төвшин дөрөөр мөр ам үзэн. Сайхан эрдэнэ төгсөө үеж бодлоо байгаа Бадамрын Бадрагийн буралмаар дөрөв дээр хаамсамын аймгийн алдарт байж дөрөвдөр амаагаар мөр дөрөв дээр Алдар тэмдэглэх мэлалга наадамд 2 аймгийн 9 сумын хурдан буян тоос онгоргсноос Өмнөгов аймгийн Даланцгад сумын Харьяат Монгол улсын манлай уяач Бадам гаруйн Бадрагийн бүүдэн морь төрүүлсэн бол Өмнөгов аймгийн Цогцсын сумын Харьяат аймгийн алдарт уяач Алдар жаргалын цэгийн ам үзүүдлээ. Айргийн 3-т Өмнөгов аймгийн Баян Овоо сумын Харьяат аймгийн алдарт уяач Төвшин төрийн хээр, Айргийн 4-т Өмнөгов аймгийн Хан хонгор сумын аймгийн алдарт уяач Төр Батын хээр, Айргийн 5-т Өмнөгов аймгийн Далан цадгад сумын Харьяат Монгол улсын манлай уяач Бадрагийн хүрэ халдсан тус хурдалж, уйлсан эзэн унсан хүүхэд хурсан олноо баясгалаа. Ямар газар амжилт гаргаж ирсэн хурдан буян бай? За энэ соёлын говь шанхаад харагдж ирсэн юм лээ. Ааха. Өмнөгов аймгийн Далан цадгад сумын уяач Бадам гаруйн Бадраа гэж Монгол улсын манлай уяач тэр үний мөр. Энэ над дээр ирээд жилэл болж байгаа. Энэ хоёулаа Бадраах юмар нэг нь 5-аар орлоо. Нэг нь төрүүллээ. За улсын авраг малчны мэлалга наадам юм хэрхэн болж байна? Улсын авраг малчин манай найзын наадам сайхан болж байна. Тэгээд найздаа өшөө их хөдөлмөрлж өшөө их мал сүргийнхээ үр шимийг хүртэж яваарай гэж ерөөё. сайхан болж байна. Сайхан зохион байгуулалттай. Энэ Өмнөгов аймгийн Цогцсын сумын аймгийн алдарт байж Наранцгийн алдар жаргал гэдэг юм байна. Би туслах уяач. Тэгээд энэ сайхан мэлалга наадамд оролцож байгаа мэлалга наадмыг эзэн төсвөрөөр сэтгэлээр хуваалцахгүй юм ээ. За галах бахта баяр үргэлж хэлье да. Малаа сайхан гэж үржүүлж байгаа. Сайхан малын буянгаар сайхан цолон төрсөн. Бахта баярлал. Баяр үргэлж хэлье да. Хурдан буян нас өнөөдөр айрагдлаа. Баяр хүргэе. Баярлалаа. Би Өмнөгов аймгийн Баян Овоо сумын алдарт уяач Төвшин төрөж хүн байна. Хурдан сайхан буян нь хаана ямар амжилт гаргаж ирсэн бэ? Амжилтаас нь танилцуулах уу? Энэ Багдад бол сайн уралдаж ирсэн. Энэ жилийн анхны уралдаа Монголд байхгүй жоохон тарагдаж байгаа шиг байна. Хязгаарлалтаа Баян Овоо сумын хойд төрүүлж ирсэн. Ер нь хязгаарлалт соёлон уралдаж байгаа. Одоо тэгээд энэ жил шинэ амнастай мөр энэ жилийн анхны хавлаа хийж байна. За мэлалга наадам хэр болж байна? Газраас олон сайхан угшилтай хурдууд ирсэн байна. Тийм байна. Энэ Бадраа даргын мөрд ирсэн байна. Ер нь тэгэл Өмнөговын бас хишмэл их мөрд цугласан байна шүү дээ. Наадам сайхан болж байна. Манай бас таварг хоорой хөдөөлг ахтуурч хул тийм манай ээж аав найзууд тийм асуудаг маа тэрээс холоос ирж болчих. Мөрөө хайцсан баяртай байна. За амдаг нэр хэн гэдэг билээ? Өрлөгөн. Чингэнэ? Өрлөгөн. Хэдгээр анги хаан сурдаг? Өмнөгов сурдаг 4-р. За хэдгээр ангиас эхлээд хурдан морь унж эхэлсэн? 1-р ангиас. За Өмнөгов хаан гарсан аймгийн алдарт төр утгач юм байна. Мэлалга наадам хэрхэн болж байна? За сайхан болж байна уу мэлалга. Өөрөө хурдан буянгоос танилцуулах хаана ямар амжилт гаргаж ирсэн? За миний хөрмөр Дорноговын айраг сумын гадуу. За дааган цагаас хойш 98 юм шиг санаатай наадам 7-8 харагдчихад байна. Сумбагийн наадам 7 харагдчихсан. Мэлалга наадам сая гой шангатаа 11 төрлөө. Оролцож байгаа уяачтай хандаж өгч хэлмээр юм л. Зөө наадам зохион байгуул сайхан байна. Сайхан наацгаа гараад. Улсын авраг малчин бимбагийн гадуугийн салны мэлалгын атта хурдын аргийн давуу туртулж ирсэн агуурдан хөлөг мөрдийн шинжээ төрхөөсөн дулдул асааллан синдэн химэрэн ватарсан болтор тунглыг олчмдан хишиг уйнан доктосон атаамлганда магнaalдаг нандин сайхан хөлөгнүүдий 88 шинжин нүртэн хачин сагоочтой амар самсаатамтай хархнутан тунглыг хайрганы маттасан варанке харцгас утгандаа уйгүй үлгээ тартын шиттэн хөлөггүй олноо баясагс ирсэн гурван овооны цангаа сайхан битэ
Танден самбурханы хандалдығы тәрден бақты дайындымын, үкілгүүден ұмын ақтында саңырғы жерсің. Әдді ұрдың әлдіген әрвен байлығы тұршылықта алтырдалың ұя жетті. Әрчіл тарту жойсың алтырай арқын көкөтен көгі жұрту жерсің. Төрүүлсэн морийг 2 дугуйд төмөр хүлэг мотоциклоор байлсан бол хурдан их насны мордын уралдаанд айргийн 6-аас 10-т хурдалсан цогтоо сумын уяач авирын буган морь, зогц сэсий сумын уяач алдар жаргалын хул, хаангур сумын уяач батаагийн буурал, хөрмөн сумын уяач эдэр цогийн бор, мандалава сумын уяач Хүү Баатрын хээр морийг өргөө цагаан гэрийн эсгийн юугаар тус байлсан юм. Алхуу аваргын аав бүгд найрамдах Монгол ард улсын аварга малчин Бямба агсан. Дэртээ 1989 онд цог хиймрийн өлгийн нутагтан аварга цолыг авчирч байсан түүхтэй. Хотайлын милалга наадмын дэмжид одоогийн аваргын улаан халдтай өргөө гэрийн хажууд бас нэгэн өргөөг зэрэгцүүлэн барьсан нь 30 жилийн өмнөх Бямба аваргын алдрыг милааж төр заскаас өргөн барьсан гэрэжээ. Цогтовоо нутгийн цохио хадлуугаа адил нутаг усандаа төлөв төвшин ноён нуруутай. Ажилсаг хөдөлмөрчөөр алдарсан Бямба аваргын удам дамжсан аварга хүү, гал хүүгийн милалга наадамд улас аймаг сумын цөлтэй бөхчүүд, мөн нутгийн залуу бөхчүүд хүрэлцэн ирж уран их хүч барийг гайхуулан барилдлаа. Ажнатр братым Монгол улсын ачин отойран. Зүдхадын засылыд сэнсэду хамэду. Аварга малчны милалга наадмын хүчт бүхийн барилдааны шувгийн дөрөвт Өмнөг аймгийн хаангур сумын Харьяат Монгол улсын начин Одбаяр, Мандалава сумын Харьяат аймгийн Арслан Амгаланбаатар, Баян Далай сумын Харьяат аймгийн Харцаг Төгс Зүлгүн, Булган сумын Харьяат аймгийн начин Хосбаяр нар тунан үлдэж барилдсанаас зэвсэг түүчний алдар спортын хороо ингийг сахиулах 350 дугаар анги, говийн хүчтэн дивжээний бүх, ажны корпорацийн бүх, Монгол улсын начин Цэдэн базрын Одбаяр, Сувраган говь, Өвөөмөр гавлууд компани бүх аймгийн Арсланбуудын Амгаланбаатар нар үзүүр түрүүнд үлдэж барилдлаа. Ийхүү аймгийн Арслан Амгаланбаатар улсын начин Одбаяраар тав давж Монгол улсын аварга малчин гал хүүгийн милалга наадмын төрөө бөхөөр тодорсон юм. Ястаа сайхан барилж төрүүлээ эсгэлээ. За баярлалаа. Тэгээд ах чөөрийнхөө улсын аварга малчин цолны милалга наадамд нэрж барилдаж сайхан барилдаж төрүүлсэндээ баяртай байна. Сайхан яг Монголын чин зөрөгт малчтын бол хөдөлмөр үтэл үнэлшгүй сайхан байдаг шүү дээ. Ер нь милалга наадам ямар хос нэг. Ер нь бол энэ хувь хүний хүч хөдөлмөр шүү дээ. Нэг төр засаг үнэлж бас улсын аварга малчин ийм цол тэмдэг хөнөөс зүйтэй нусуудын бас ажил хөдөлмөр бас хичээл зүтгэлийг бас үнэлэх хэрэгтэй. Хасаа ирээрээ хийхэд бол би болж байна сайхан баяртай байна. Аварга малчны гэр бүл бас юу гэж хувийн зүг байсан. За ингээд хуучин ах их хоёроо бас тань
бас багаасаа бас нэг хонхорт бас өсч төрөж бас мал бас цог малж явж байсан. За тэгээд ахлагч хоёртоо цаашдынх нь ажил амьдралд төмөн сүргэн 5 төлөвлөөр өсөж сайхан цаашдаа бас улсын аврагчнаас илүү бас сайхан хөдөлмөрийн зүйтэй байх гэж бодож байна. Улсын авраг малчин гал хуугийн авраг цолын мэлалга наадамд аймаг сумаас хүрэлцэн ирсэн харваач хүүхдүүд цэцмэргэнээ сорин өрсөлдлөө. Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд залуу харваач их цэцэг 4-р байр, аймгийн өсөх идэр мэргэн Бадамханд 3-р байр, аймгийн өсөх идэр мэргэн Цэн Даюуш 2-р байр, харин тэргүүн байранд залуу харваач нэмэн шалгарлаа. Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд 4-р байрыг залуу харваач авраг малчин гал хуугийн хүү Дорж Самб, 3-р байрыг залуу харваач Бат Эрдэнэ, дэд байрыг залуу харваач Ган Төмөр нар тус эзэлсэн бол энэхүү харваа наадмын түрүү байрыг Монгол Улсын өсөх идэр мэргэн гал хуугийн Дорж Тамб эзэлсэн юм. 4-р ангиас номсоо харж эхэллээ. Улсын наадмаар алтан медаль авч амжилт гаргасан. Даншигтай 2-р байр эзэлсэн. Өнөөдөр аавынхаа медаль наадамд номсомоор төрүүлж их баяртай байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын авраг малчин Бимбагийн 1989 оны хавраар аврагын цолоо авч байсан нутгийн хөндийдөө энэхүү удам дамжсан малчин хүү гал хүү нь дахин авраглаж төр засгийн төлөөллүүд ах トゥ хамаатан садан нутгийн зан олны хамтаар цолын мэлалга наадман дэлгэр баяртайгаар тэмдэглэж байна. Түүхий төвчлэн хөгжсөн ерөөл буйны газар айдаа энэ миний цогтовоо аавал ээжээс яатсан цог хиймэрийн үлгий баярлаа. Наадамчин болон нутгийн зан олондоо энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. За манай сум их сайхан хэмэртэй сумаа. Тэгээд үнэхээр цог хиймрийн үлгий гэж сая дүү маань шүлгэндээ уншлаа. Үнэхээр энэ сумын ард түмэн бол цаанаасаа азтай хэмэртэй цоглог байдаг. Ямар ч уул уурхайтай сумаас илүү ард иргэдэн өнгөлөг амьдарч байдаг ийм азтай өмнө гоёхон үүдэн хоймруулсан ийм нутгаа. Тэгээ энэ нутгаас удам залгсан улсын авраг малчин төрж галаа маань энэ нутгийн зан олноо баярлуулж өөрийнхөө хөдөлмөрч гэр бүлийнхээ олон жилийн хөдөлмөрийг төрөөрөө өндөрлж Монгол улсын авраг малчин болсонд нутгийн зан олон та нарынхаа нэгэн адил маш их баяртай байна. Тэгээ галаа маань олон залуучуудыг хөдөө аж ахуйн чиглэлээр, мал аж ахуйн чиглэлээр ажиллах тэр урам зориг одоо сургийн манлайн болж явахыг бас өрөөж байна. Тэгээ аав нь бас тийм хүн байсан. Өөрөө ч гэсэн одоо их хошуу нутагтаа айсан сайтай, орсон гарсан дуутай сайтай ийм сайхан айлаа. Тэгээ галаада болон түүний гэр бүл ах トゥ нарт нь нийт одоо баг нутаг сумынхаа нийт ард иргэдэд жил болгон одоо улсын алдар цолтой гавьяатууд улсын авраг малчид төрсөн ийм сайхан сум байгаасай гэж хүсэн өрөөж байна. Бас манай бөхчүүд их баяртай байгаа. Цогтуу сумаас маань 17 жилийн дараа Ноднон аймгийн начин төрсөн. Энэ жил бас аймгийн начин төрлөө. Буянбаатар гэж залуу Төв аймгийн наадамд очиж барилдаж аймгийн начин цол авсан. Гэх мэтээр одоо сүүлийн үед бол бидний манай нутгийнхны хэмэр зай их өндөр байна. Манай дүү маань яг энэ нутгийн галагийн одоо бидний үеэл дүү болох дүү маань улсын авраг шалруулах одоо үндэсний баяр наадмын сурын тэмцээнд энэ нутгаас авраг анх удаа авахад төрүүлсэн юм амжилтын эзэн энүүгээр гүгээл байна. Дорж Тамб ийм амжилт гаргасан хүмүүсээрээ бид нар одоо цаг хугацаа өнгөрөх тусам улам их бахархах болно. Тэгээ та бүхэндээ дэн чутайдал сайхан наадахын эрүүлгийг өргөё. Баярлалаа.
Милалга наадмын үеэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Сэд орж авраг малчин галхууд хүндэтгэл үзүүллээ. Тэрвэр Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайн гэрийн эзэн халамжт ах эрхэм дүү нутаг усандаан улс нийгэмдээ хэзээд алдаршсан хിവэрэ явахыг хүсэн өрөөж их эзэн Чингис хааны хөргийг гардуулж өгсөн юм. Улмаар тусмаас төрөн гарсан одоогоор эмзэг улсад 10 жил шавлан суугаа Зогтоо сумын ирээдүйн бурхан шашны томоохон төлөөлөл болох цэрэн чимдэд буцах аян замдан зориулж гарын бэлгийн мөн гардуулсан юм. Түүнчлэн аврагын милалга наадамд алас холоос зорин ирж наадамчин олноон баясгаж байгаа Монгол улсын начин од баярт хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 98 он гэдэг чинь 11 жилийн өмнө манай сумын наадамд залуу өх битэр зунжингаан сумдуудаар барилдаж ингэж явж ирсэн дүү маань хэдхэн жилийн дараа Монгол улсын начин өмнөөчүүдийнхаа хамгийн одоо хайртай бүх улсанд одоо их бахархаж явдаг. Манай амаагийн цайг ууж, удаатай цайг ууж тэр сумын наадамд барилдаж ирсэн ийм үе бас дурсаж байна. Тэгээд 11 онд Монгол улсын начин цол авсан. Би тэр үед бас Америкт сурж ирсэн учраас нөгөө бас төдийлөн бас хүндэтгэл үзүүлж чадаагүй. Яг энэ нутагт миний нутгийн зам олныг баясгаад тэр алс хол газраас ирээд говшийнхаа даншиг наадам 6 дугаар наадам төрүүлээд тэгээд энд ирж зодголж яваад нэг баяр хүргэж нутгийн зам олныхоо өмнөөс одоо л ачиндаа хүндэтгэл үзүүлье бүгдээрээ. нартай мөнгөн эрдэн сартай суудан эрдэн ноттой намын эрдэн тэнгэр дээрээ нардаг алтан дэлхий дээрээ мортон гүйдэг заяатай Монгол сайхан орныхан алтан үлгий бодлож ирсэн ариун сүргийн бэлчээртэй ариун цэнгийг устай бэлгэх баян хушууныхан уутан сарууд өргөндөн дээр уран цагаан өргөөгөө барьж урлагтай олон жочтон соглож унаа машинан эгнүүдсээр хөлөг гурдан мордынхан тоос юугийн өргөж хүчит сайхан богдууд нь уран мэхэн уралдуулж уран нэрээ навтгууд нь ухаан төрлгөн өргөсөөр улсын авраг мачин гал хүүгийн мялалга ёсолтын ажиллагаа өргөн дэлгээрээ хийж байгаа юм байна. Үг улгын сургаалуулж ирсэн үйлс үхэн сургамжуулж ирсэн алдар сайхан эцэг юм багтай хүн чинь үг үсгэн дээр нь бүрэн дүүрэн хэлцэж үг улгын хэлцэж үзээд үндсэн хуулийг баталцаж явсан үйлсэн сайхныг бүтээж үржилт мат зургаан өсгөж ирсэн үе олондоо хэрэгцээтэй бүхэл зүйлийг хийж үр хүүхдүүдэн үлгэр жишээ ажиллаж явсан азай буурал авч нагаар тэнгэрийн орноос ашигүйтэй миний хүү авраг болчихлоо харж л байгаа байхаа. Ачуйна дээдэлж ирсэн алдар хүндэтэй хөррөж ирсэн гал хуу таны чинь бол асарч байдуулсан ээжийн азай уурал эмээнэр чинь алдаг ганцарлан сууга найз олон нөхөдүүд чинь аяг цайгаа хамтарч ууж байсан ахан дуу төрөн садангууд чинь цөм бүрэн цугуулдаад төрийн ёслолынхон ажиллагаан дээр нь баяр зэнгэлтэй уралдаж байна. Алс солоос ирсэн нөхдүүд армаг хурдан мориогоо алт мөнгөн бүстүүртэй хувингуудыгаа алт цэнкэр хадагнуудыгаа бэлэг болгон өгөлдө бэлэг дэмрэлтэй нүгүйг нь цөм бүрэн өрөөл болгож зүүн зүүнаа дамжиж ирсэн зузаан түүхийнхэн ариун намтартай өвгдөөцийн алтан нутаг дээр өндөр төрийнхөө хайр ишгийг нь өргөн олонтойгоо угааж байгаа эрхэм тав хүний чинь Отчиг сүргийн хотонд нь бандрагч бурхан чуулсаран ор цагаан өргөөний чинь хоймортон отож манал бурхан чуулж оюунлаг сайхан бие чинь отож манал бурхан ирүүшж одсон сайхан хөрөнгөний чинь намтраа бурхан ирүүжүүлж орчин үе залуучууд чинь бүжин ламмар ирвэгээ буурал сарвогийн тамзан дээр буян ичгэн уралдаж бурхан багш шийхан сайхан ивэлээр бүрэн дүүрэн яргаж явгээ. Тэ алтан дэлхийдээ цуутай ард Монгол орныхон агуу сайхан малчин ардынхан алдар хүндийг нөргөж ариун сүргэн
өсгөж ирсэн буян зүргэн төмөрөн өсөж будган сүлтээ авраг байх болтугай. Амжилт үтээлийн алдар нөхөж ахин дэшэн улам хөгжиж ирэж алтан нутгийн зонголныхоо суу алдрыг нөргөж Атын Монгол орныхоо хөдөлмөрийн баатар болож хөндөө талаан бүрхүүлсэн мал зүргэж чинь үүдэн цэнхэр тэнгэрийн одоо солон байх болтугай. Үндэс сайтай талдыг цэцгнээс солон болтугай. Үүдэн саррын төмний минь хиймэрн батарч явах болтугай. Амжилт үтээд алдар хүндийн эзэн болож хишиг буян хуралдуулж явдаг. Хиймэрн батарч явдаг. Цогоо тоо сумын төмөн одон таавгад эдэг үтэн төвчин жаргаж элбэгжин нээлэг дүүрэн жаргаж энэ хамгадан сайхан жаргаж явахын өлзөө эдэгтэй өрөөлөг өргөнбөр дэвшүүлэн айтгая. Энэ бол жинхэнэ бахаргал одоо энэ аврагын багсны хүүхдүүд одоо энд их мундаг малчид байгаа. Дараагийн одоо аврагууд яг төрөхөд бэлэн байна. Медаль наадмаа хийж байгаа даа. Туйл их хэрэгтэй байна. Манай гэр бүлийн зүгээс. Монгол улсын малчин одоо үед ирж манай наадмыг өргөжүүлж байгаа. Би их хэрэгтэй, туйл их хэрэгтэй байна. За тэгээд Мандлуу сумын Арслан Будын амгаа маань ирж бас манай наадмыг өргөжүүлж байгаа. Туйл их баяр их хөөртэй манай нутгийн ард хүмүүс харж бас их баярлж байна. За тэгээд энэ сайхан наадмыг хийхэд тусал дэмжиж байгаа нутгийн зон олон ах トゥ төрөлд садан нутгийн удирдлагууд тэр үед би их баярлснаа илэрхийлье. За тэгээд тэнч одоотл сайхан наадлаа. Энэ наадмыг зохион байгуулсан энэ комиссион их баярлалаа. За тэгээд энэ наадам дараагийн аваргууд унаас бас төрөн гарах болтугай. Нүүдэлчин Монголын үр сад малчин ард түмний алдар зүтгэлээр удам дамжин буухаасан аврагын цолны мэлалга наадам хөлтэй хөөртэй дуутай хууртай аргамаг хөлгүүд нь шандастай хүчит бөхчүүд нь нэгтэй мэрэгэн харваачт нь цэцтэй байж эрхэм сайхан ундралсан юм. Цогтой хиймэртэй нутгийн ард түмэн ирэх олон бэлэгт өдрөөр гавьяа шагналын эзэд болж алдрын жимээр дүтлэх болтугай.